Хөлөг эрдэнэ дээдлэгч Хөх Монгол өмнөхөө энэ өдрийн Төмөн амгалан айлтгах мэдчилээ. Эрдэм зөөч дэрэмгийн хөлгүүд цувралын ээлж дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Үндэсний өв соёлыг дээдлэгч Дидиш. Үндэсний өв соёлыг дээдлэгч Дидиш компанитай хамтран өргөдөг цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Төв аймгийн Дэлгэр хаан сумын угуул Шарвын мөнгөн шагаа уяж оролцжээ. За энэхүү уяжийг бол хурдан морь сонирхогчид олон хурдан хөлгүүдээр нэчнээ таних байх гэж бодож байна. Уяжтай хурдан хөлгүүдтэйгээ хэрхэн учирсан хийгээд тэдгээрээ үзүүлсэн амжилтын тухай хамтдаа хуулчийг хамтдаа урмэлцгээе. Анхаарлаа хандуулна үзэгчтэй. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Сайн байна уу? Бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. За. Уяжчид ер нь морьныхаа ярддаг л да. Сайн их насны морь гэдэг нь энэ насанд нэг л зайдаг юм билээ гэж. Зайдаг гинлээ гэдэг ингээ ярьдаг. Амд амьдсан чинь гэтэл Шарвын мөнгөн шагаа гэж энэ хүнд сайн ихний нас 4-5-аараа олдсон ирсэн байдаг. Тэгээ энэ завшаантай хүнтэй энэ их ховорхон хувь завшаантай хүнтэй бол бас нэвтрүүлгийн зочин болгож ярилцахгүй болохгүй хаа гэдэг надад таны хүрэлцээрхээ урьсан байгаа. Ер нь яаж яваад энэ Шарвын мөнгөн шагаа гэдэг хүн морины ертөнцид хөл тавьж энэ олон сайхан хурдан хөлгүүдийг уугуул нутаг усаараа авог дээдсээрээ оглуулн цоллуулах болсон юм бэ? Тэр талаар эхлээд ярилцъя. Чи наа чи сайхан асуулт л та. Би өөрөө манай Төв аймгийн Дэлгэр хаан сумын харайт хүн. Гэхдээ одоо яг нэг жоохон өнчгөрөөс өссөн одоо хамаад садан муутай гэдэг юм уу те. Тэгээд хотод орж ихнэр аваад тэгээд манай ээжтэй суугаад жирэмсэн болоод төрөх болоход дандаа манай ээж аав ээж дээр өөрийнхөө аав ээж дээр очиж төрдөг байсан байхгүй юу. Тэгээ би чинь аргангаа төрсөн. Аргангаа цэцэрлэг хот. Тэгээд тэнд өвөө эмээгийнхэн гар дээр өсөөд сургуульд ортлоо тэнд байж байгаа. Тэгээд сургуульд ороод тэгээд зууныхаа амар тулгоноор хөдөө явдаг. Би чинь Бяанарын лагер явж үзээгүй ч үү дээ. Тэгээд ерөнхийдөө тэгээ манай өвөө эмээ хоёр болохоор тийм сумын төв биш аймгийн төвийн албаа гэж хүмүүс байсан байхгүй юу. Тэгэхээр тэр үеийн албаа гэж нар чинь тэг зундаа хөдөө гардаг те цуслан маягаар гардаг. Тэгээд цөөхөн эдэн малттай одоо малч их байж болохгүй шүү дээ. Тэгээд айлд одоо хонь нөхөр ямаага тавьдаг ч юм уу те. Тэгээд нэг ганц хоёр унааны морьтой тийм л айл байсан. Тэгээд тэнд моринд одоо яагаад ч юм одоо хүүхэд моринд их дуртай байсан тий. Тэгээд хүний уйж байгаа морь уйж байгаа хүмүүсийн морийг очиж өөрөө унж өгдөг байсан. Гэхдээ бас энүүгэд ихэд бас жоо таарахын үе мунаач байсан юм шиг байгаа одоо бодоход. Тэгэхээр л ер нь хамгийн таарахны ундаг. Тэгсэн мөртлөө тэрэндээ дуртай нэг тийм л хөвгт байсан. Тэгээд бас нэг энд нэг юм ярихад манайх чинь ганц морьтой тэгээд наадан болоод аймгийн төвдөр наадан болно шүү дээ. Тэгээд морьтой явж үзнэ. Над морь олдохгүй. Айлаас морь гуйж ундаг. Тийм хөвгтсэн байхгүй. Тэгээд тэр нөгөө нэг одоо нэг тийм дутуугийн комплекс гэх юм уу те. Одоо заавал тийм болно доо гэдэг ч юм уу нэг хүүхэд насны тийм юугаар л тийм дуртай болчихгүй. Тавчхан бөгөөд морин одоо яагаад дуртай ус яагаад өдөө хөтл ингэж явж байгаа гэдэг хариултны ерөнхийдөө ингэ иймэрхүү хүүхэд насны одоо мөрөөдөл гэдэг юм уу эсвэл одоо таавал дутуугийн комплекс гэдэг чинь би бол мөрөөдөл юм бол гэж бодож байна те. Тэр зүйлийг биелэх одоо биелээ болох нөхцөл гэдэг юм уу хэдэн оноос бүрдсэн юм бэ? Өөрөөр хэлбэл Шарвын мөнгөн шагаа гэдэг хүн хэдэн оноос яг хурдан морины ертөнцид морь сонирхон орж ирсэн юм бэ? Тийм тэгээд би чинь хүний морь унжгаад мориноос унаад үхээ шахчихлаа. Аянган зохиулж үзчихлээ. Аянган зохиулж үзсэн хүн бол нэг олон байдаг байх гэж бодож байна. Тэ. Тэгэхэд би шантарахгүй явжсэн. Тэгээд морь унжгаад аянган зохиулсан юм. Тий хурдан морь унжгаад нэг тийм бүрхэг өдөр байсан. Тэгээд аянг чи тий бүрхэг өдөр л бодох юм билээ шүү дээ. Тэгээд морь сунгах гайвжсэн чи буучихгүй юу. Тэгээд нэг 10 гаруй хөөхт байсан. Тэгээд ерөнхийдөө би хамгийн захт нэржсэн. Тэгээд би харин хамгийн гайгүй яасан. Тэгээд тэр нөгөө өнцөгт нэвжсэн нэг хөөхт бол балархаж гисэн. Тэгтээ арай үхэг.
тиймэрхүү юм айгу хүчсэн байхгүй. Тэгсэн мөртөө тэрдээс юу шантраагүй. Айгаагүй тий. Тэгээд хотод орж сургуулаа төгсөөд нөгөө их сургууль төгсөөд авгаа хөхтэй аваад тэгээд нэг түр тэр одоо мормал гэдгээс сатараад холдоод тэгсэн мөртлөө бас зүгээр байхгүй. Манай аавгах энэ хинти галшарт мөр үйдэг гэсэн. Тэгэл тийшээ байга тавьдаг. Тэгэд манай дээр ах хүү сүлд Америк явцсан байхгүй юу? Тэгээ би уцаар ирээд миний ер нь ажил төрөл гайг болчлоо. Юу яа. Би ер нь оролдмоор байна. Хин дээр очих өгөхгүй юу? Одоо над таних хүн байхгүй. Тэгсэн чи манай дээр ах хүү төвдөнгөөр мөрөө уйлжсэн байхгүй юу? Бас нэг ганц нэг мөрөө уйлжсэн дээр үед. Тэгээд ер нь цоож их гайгүй өгч чи ер нь цоож дорж гээд. Тэгээд анх цоож утахаар нийлж эхэлчихсэн байхгүй юу? 10 оны намар нийлэхээр бол тэгэл тэр дорол Сүхбаатар давхал тэр Сүхбаатар сумын тэр хүмүүс таньдаа шилбий байсаалаа ингээд ах хүүтэй танилцаал тэгэл тэр ах хүүгээр заалгаал юу ах уу яах вэ гэл тэгээд тэндээс нэг шүдлээ өрөө нэг хязаал өрөө хоёр авчижсэн. Тэгж л эхэлсэн. Тэнд шууд их насны мөр эхлэв л дээ. Тэгээд тэр авчирсан хоёр үрээгээ яаж тавхилсан бэ? Тэр хоёр тэгээд уг нэг сайн үрээнүүд ирсэн юм аа. Тэгээд ер нь надаас арай жоохон ондоо бүтэлтэй хүн байсан бол тэр жил 90 жилд бол арайчих байсан. Тэгэл болохгүй юм гэдэг болдгоо юм байлээ. Тэгээд ханадны жил байсан шүү дээ. Тэр айхтар ханадны жил байсан. Тэгээд бүтэлтэй болоогүй. Нэг 17-оор нэг 17-оор нөгөөх нь 14-өр ч лөө тэгж тавьчихсан. Та анх удаа улсын наадамд морь мордуулж байгаа дөнгөж моринд орж байгаа залуу байж шүү дээ. Тэгэхээр одоо улсын наадам тэр тэгшэн жил 10 эдэр тавихад бүтэлтэй зүйл биш гэж үү таны? Үгүй одоо бодоход одоо тэр үед яг монголоороо уралдаад тэд нар над дээр байсан бол одоо тэр нэг бол ер нь хойлонгийн биш магт нэг нь бол харагдчихсан баха. Тухайн цаг үедээ ер нь тэр амжилтыг та яаж хүлээж авсан бэ? Дээгүүр сайхан давхлаа гэж бодож байсан уу? Эсвэл одоо айрагдсан гүдээ гэж бодсон юм уу? Үгүй тэгээд хүн чинь амархан л бодно шүү дээ. Тэгэл тэнд сайн байсан. Нэгэн ч үл яг бөтий өрөө байсан. Тэр манай баясаах зааж өгöd энийг сайн өрөө байгаа ш. Энийг аваарай гэд. Тэгээд тэр битүүрийг нь аваад нөгөөх нь бол тэнд амжилт үзүүлсэн байсан байхгүй юу? Тэгэл хүн чинь нэг юм авахлаар шууд л айрагч төрүүлчих юм бодно шүү дээ. Тэгээд наадмын ард дээр тамирын урд болоод тэр тамирын урд дээр тэр нөгөө хонгор руу найрагдаад шүдлэн хонгор найрагдаад тэгээд нөгөө хонгор алдсан. Тэгээд бас болоогүй маа нэг хүүхэд нунаад замд нь морин барьж аваад эргүүлж хүүхдийг мордуулаад гэж баг заваарсан болж байгаа 9 сарвар тавьчих. Тэгээд байжсэн чинь одоо яг нөгөө уяач нарын дотор орж байгаа шүү дээ. Одоо хөдөөний уяач нар биш. Арай боловсронгуй хотын уяач нарын нүнд ороод яриаг ингээд л сонсоол юу ярих нь яах нь гэж сонсоол. Их насны морил гэж яриад байгаа байхгүй юу? Би чинь даагүй байна уу, шүдлэн байна уу, хязаалан байна уу тэр нь хамаахгүй морил мөр гэж бодсон чинь наадвал чинь шал ондоо юм яриад эхэлж байгаа байхгүй. Их насны морил төрүүлж айлгуулдахгүй бол ер нь тэгээд ер нь ээж гэж яваад хэрэг байна уу болтол юм яриад эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт нь нөгөө яриан айгуу тийм хүн дээр орж ирсэн юм уу? Яасан? Айгуу тийм яасан гэж ойлгомоор их л хүн дээр л тэр туссан юм шиг байгаа. Тэгэл за ерөөсөө энийг тэр их насны морь гэдгийг араас нь явахгүй бол ерөөсөө уяач биш юм байна. Уяач биш юм байна чи юу хаа гэхдээ зүгээр тэр хамгийн үзүүштэй хамгийн нэр хүндтэй тэр төрлөөр нь үзийгээл цэл ногооноор тэрлийн үсрээд орчихгүй юу. Тэгээ нөгөөдөөсөө гарч чадахгүй тэгээ баларахгүй юу. Баларахгүй ич байхаа тэгэл тэгэл Аврах Чулуунбаатар гахаар зарсан уу? Тий, тэгэд юу байсан? За тэр их насны мөрөж авахгүй болохгүй байна цаажаа. Юу авах юм бэ гэд тэгсэн чинь
Одоо Сүхбаатарт нэг л морь байгаа. Хөө эзэн бол зардгүй. Одоо яг чи өөрөө орд хөөсөлөд үзэхгүй гэдэхгүй юу? Тэгэнгүүт нь би нэг энэ Сүхбаатарын баян дэлгэрийн хөрөлжүүлүүн гэдэг нэг ах уу бас морь мал оролддог байсан. Тэрдээ холбогдохгүй юу? Би тэр Чулуунбаатар гэдэг хүнтэй ч уулзмаар байна. Учрамсыг олмоор байна. Гэдгсэн чинь тэр хөрөлжүүлөө ах болохоор нэг хувь эмнэлэгтэй байсан бохоггүй. Тэгсэн чинь манай эмнэлэгтэй гівтэж байгаа шүү дээ гэдэхгүй юу? Тэгэнгүүт нь би эмнэлэг дээр нь давхад очихгүй. Тэгээд эмнэлэг дээр нь давхад очиод нэг жоохон чихэр жимстэй очсон баг. Тэгээд зүгээр үнэ л хэлсэн. Дүүн одоо ингээд шинээр моринд орж байгаа залуугамаа. Одоо худлаа үнэ юм ярихгүйгээр тий. Одоо үнэ учраа хэлэл тэгээ мөрөөгөөч л гэсэн байхгүй. Тэгсэн чинь одоо тэрний болохоор урд нь айгүй олон очсон юм билээ. Зарахгүй гэд буцаадаг байсан. Ямар хүмүүс очиж байсан гинэ? Үгүй ер нь Монголын ер нь гайгүй гэсэн морины бүх хөлийн хүмүүс очиж ирсэн юм билээ. Тэр энэ гэж нэрийн хэлээд явах. Тэгээд заа чи авахгүй да мэдөө гэдэхгүй юу. Тэгээд намар нь 11 оны намар давхиждаг байхгүй. Би өөрөө очисын тэгээд одоо яагаад тэр өөрөө ганцаараа хөл гарыг барьж үзээд ч мэдэхгүй байж тэгэл шууд гараал давхицсан. Тэгэл давхвал гал шараас нөгөө нэг хамаатайхан залууг аваад урагшаага давхвал баян дэлгэж орох юм байлээ шүү дээ. Тэгээ баян дэлгэрээс урагшаага тэгэл рүүгээ байдаг байсан, говь рүүгээ байдаг байсан. Тэгээд очиод 25 сая төгрөгөөр илүү дээ. Тэгтээ тухайн үед 25 сая төгрөг чи их мөнгө л дөө. Тухайн үед хамгийн дээдлийн их насны морил 25 сая төгрөгтэй байдаг гэсэн. Тэгэл би явж ирсэн. Тэгэл гэрлээ ах дээр ирдсэн байсан байхгүй юу? Би чинь уржил нь цоочтой байжгаад болоод тэгээд гэрлээ ах дээр ирэхгүй юу? Гэрэл тод манлаа тий. Тэгтээ гэрлээ ах дээр ирэхдээ ийм морь авах гэж байгаа ийм морьтой гэж ерөөс хэлээгүй аваад ирсэн байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө үлзийд чинь уяшнаар бүгдээрээ байдаг гэсэн шүү дээ тухайн үед чинь. Нөгөө баян дэлгэрийн буурал морь чиг ингээд яриа гарахгүй юу? Тэгээд бүгдээрээ ирж үтсэн байгаа. Бүгдээрээ голоод явсан байгаа. Ийм юм байсан юм уу гэд. Тэгээд тэр чинь өөрөө анх харсан үнд хэцүү морилтой. Хөл гар тэр өвдөгний үе гэж байхгүй шулуу. Тэгээд шилбэн гэж хачин нарийнхан. Тэнгүүтээ тэмээ давах гатаа тэр одоо галуун сагахтай тэр одоо айгүй хэцүү мөр. Тэгээд нөгөө нэг айхтар алдартай морч ирчлээ гэдэг. Хүмүүс хурж үзээд бүгдрээ голоо авчихгүй. Тэгээ гэрдээ ахтагээ тэр 100 үзээд улсад тэр чинь 20 дээр давхад тэгээд урд говь мөст төрүүлчихдэг байхгүй. Тийм болсон. Тэр буурал морь тэгээд түүнээс хойш өөр нь ямар амжилт үзүүлсэн юм бэ? Хэдтэй морь та юу авсан бэ? Таны ингээд бас морь авсан одоо их насны морьдуудыг хараад байхад бас харимл морьдууд ч авсан байдаг. Тийм тэр одоо 12-тай байлгүй яалаа. Тиймэрхүү байсан баха. 12-тай ямар ч л жоохон харимл морь авсан. Тэгээд тэр харимл гэдэг дээр над бодсон сас юм байгаагүй. Тэг яг нэг төрүүлээд өгсөн тэгээ болоо гэд. Тэгээд яг энэ үгэнд нууд барихад би чинь бас нэг хэд уяач дамжсан. Тэгээд нөгөө уяач тэр нөгөө морд чинь очиод учир зүүн олдох элдэн гавлах гэдэг дээр нэг жоохон тэр буурал мөр алдаа гарсан. Нөгөө Берлин олох гэж. Тэрнээс биш тэр улсад нэг төрүүлээд дайрагтаа зогсож явах тул нэг гайхахааргүй мөр. Сайн мөр байсан юм билээ. Одоо сүд бодоод байгаа. Хөл гарч байгаа эмзэглэлтэй байж төөцөл юм уу? Ямар ч хөл гар сэв байхгүй. Одоо 24-тэй байна уу? Мөр зүгээр давгүй байгаа. Би ер нь морийг тэгж эцсийн тултал нь юу яадаг. Одоо бүр хөл гараа өргөөд дэлтунгад болоод боловчдөг. Бүтнээр нь зодод тайлдаг. Тэггүй чинь хүмүүс хүсээ адуун дээр очил нөгөө нэг хурдтай нөгөө нэг айхтар нөгөө нэг амар морчин тэр штэ гэдэг тэгэхээр ер нь голцоо нэг ингэсэн нэг хөл гаран татцсан үеэрээ нугалж өгөхгүй бүдүүн болцсон тэгэл
айгуу тийм төвхтэй юм харагддаг байхгүй юу. Тэгээд тэр тэдэргүй миний нэрийг гаргах гад тэрнийг амт зовсон юм. Би одоо тэрнийг бас хайрлах хэрэгтэй шүү дээ тий. Тэгээд энэ жил ч гэсэн бас тэгээ нэг манай Жордон хөл нь бас болохгүй болоод ирэхлээр буйд хэлбэр 50 үлдсэн, бүр 50 үлдсэн. Одоо бүр зодог тайлцсан гэсэн. Тэгээд ерөнхийдөө надаас зодог тайлсан мордууд дандаа ер нь бүтэн. Эрүүл саруул. Тэрүүгээрээ жоо бахархдаг. Нэрэж одоо хурдан хурц сайхан тэр багталтай сайхан хөлгүүд эрүүл саруул хулгаар бүтэн явж байгаа харах сайхан л юм. Сүхбаатар аймгийн Дайрхан сумд явж байгаа нөгөө Улаангой авраг зэртэг харсан. 27 хүрж байгаа гэсэн баг. Тэгт чинь би хулгаар бүх юм ингээд сайхнараа харах сайхан л нэг тийм үеиг сэтгэл дүүрэнтэй. Тэр чинь нөгөө хурдан хурцаараа гайхалтай сайхнараа бидний зүрх сэтгэл мөхөрчихсөн баг ш. Тэр агшныг ингэж баттгаж үлдэх сайхан л байсан. Буурлмаар 2012 оны говийн бүс төрүүлээ түүнээс хойш ер нь тэгээд уралдааг юм уу? Тэрнээс хойш тэгээд нэг айхтар бүтэлтэй болоогүй маа. Буйнт дээр тэгээд нэг айхтар бүтэлтэй болоогүй. Тэгээд сүүлд нь гаргацсан. Өдөө гаргацсан. Зодог тайлцсан гэсэн үг. Дотор руу явуулсан гэсэн үг юм уу? Үгүй. Дотор руу явуулъя гэж уг нь бодож исэн юм аа. Би уг нь авч өгье гэж өргөж өгье гэж бодсон байхгүй. Тэгээд нөгөө Чулуунбаатар руу чинь Хөдөлмөрбаатар болсон шүү дээ. Тэр чинь 20 онд байна. Тэгт нь би бодож байсан байхгүй. Тэгээд би чинь өөрөө нэг айхтар асуудалтай ороод элдэн унгаа болцсон. Уг нь Чулуунбаатар гоо амьд дээр нь авч төгчий гэж бодож байсан. Тэгээд одоо Чулуунбаатар гоо ч өнгөрлөө Морманч одоо тэр хинтэд нутагшлаа. Тэгээд одоо тэрнийг тийш нь авчиж өгөөд чи яахтай гэсэн чи бодоод сууч. Тэрээс Чулуунбаатар гоо амьд ойлныг баярлуулж нэг наадмын хийгээд өгчий гэж бодож байсан. Тэр морины наадмыг хийж өгөөд тэгээд Чулуунбаатар гоо бүр аль биесээр буцааж өгөөд тий хадагтай элдэн гамд гэж бодож явжсэн л өөрөө ингээд нэг балаа хилам дороцолдоод тэгээд тэрнээс гарч чадахгүй явсараад манай унж бурхан боллоо бийж дуудлаа болох шиг боллоо. За багын мөрөөдлөө биелүүлээд одоо мордон моринд орж ирсэн жил дараалаад улсын бүсийн уралдаануудаас арай бас 2011 онд Тамирын урд шүтлээ харагдуулаад 12 онд говийн бүсийн их насны морь харагдуулсан. Дараа жил нь 13 онд. Ер нь тэгэл угаагаад эхэлсэн л дээ. Угааж явж байгаа л тэр 16 оны хөрмөрнийх эхэлж байгаа. Тэгэхээр тэрний завсар одоо хэрвээ андуураг бол буурал морины дараа та нөгөө Содонгоогоос ногоомор авсан бас 2 сайн ногоомор байсан шүү дээ та. Содонгоогоос ногоомор аваад тэр нөгөө юуг авах гэж утсан байхгүй юу? Генес төрүүлдэг хонгор алдсан мөрийг. Би чинь ерөөсөө ингээл уралдаанд хоцорчихлоор оройн 12-ны орой ийш тийшээ яриад эхэлдэг байхгүй юу? За хаана юу вэ? Яаж ийнэж ийн гэл мэдрэл өвчтэй юм шиг ярина шүү дээ. Тэгэл наадмын ард дээр чинь намаржингаа морой өцөлтөд авчихдаг байхгүй юу? Тэгж ярьж хагаад гэрлээ ахт хоёр хоёлаа тэр хонгоо юу вэ? Хонгор алдсан морил юу вэ? Би ч өөрөө хонгор алдсан морин зүсэн дуртай л да. Тэгээд хонгоо явсан гэрлээ ахт хоёр. Тэгээд дахиад очисон чинь морь бол сайхан морь өөстөө янз юм. Тэгсэн чинь гэрлээ ах морь сайхан морь юм аа. Шага хоёлын ер нь бүтэн юм авъя гэдэг. Тэгсэн бохоо. Тэгээд яг тухайн үед нэг жоохон үнэтэй дуурж ирсэн юм. Тухайн үед чинь нэг 60 гэдэг л үү. Тэгээд тухайн үед чинь 60 сая төгрөг хүрсэн их насны морь байхгүйсэн. Тэгээд гэрлээ ах бас одоо хүн чанарт нь зулгаас нь одоо миний мөнгөнд санаа зовсон уу одоо тэгсэн л дээ. Ер нь бүтэн юм авъя. Тэгээд хоёлаа хоошоо хинти содгооч хөлөө Баяадар болов. Баяадар. Тий. Баяадар такун гота тэр жилийнх нь наадамд тэр хонгор алдсан морь чинь зургаалаад тэр ногоо морь тавцсан байсан бохоо. Тэгээд тэр ногоо морь авчихсан. Монгол улсын манлайч гончгийн суд. Тий. Судмагч сайхан хүн шүү дээ. Би ер нь тэгээд их сайхан хүмүүстэй нэмээс мэд юм уу. За тэгээд тэр ногоо морь ер нь яаж наасан? Ногоо морийг ер нь хэдтэй морь авсан юм бэ? Ногоо морь харин залуу морь ирсэн. Тэр чинь 850 750 морь ирлээ 80 морь ирсэн. Залуу морь ирсэн. Тэгээд нөгөөтгөө чинь 2 жил ухандаад үзээд бардггүй. Тэгээд тийм нэг жоохон хөнгөн
тийм адуугаар нуйдаг мөр хэцүү мөр л байсан юм байл л дээ. Тийм жоохон нарийнх мөр дарчихгүй. Тэгээд хоолойг өөдөдөг. Тэгээд болоогүй маа. Тэгээд сүүлд нь Батхүү надаас би уугээд аваад. Тэгээд би Батхүүд өгөөд Батхүү цааш нь энийг одоо яах вэ гэхээр содонгоор хоёлоо буцааж өгье гээд тэгээ Батхүү содонгоор буцааж өгсөн байна. Ер нь тэр нөгөө марчин бас хоолоог өвдөг сэтгэл хөнгөнтэй тэг гүнки ядуу байсан гэж ярьдаг та тий. Тэгээд тэр болоогүй. Тэгээд бас нэг гоцорчол уцаар ирээ сууж байхгүй юу? Наадмын ард дээр уцаар ирэл одоо юу вэ яах вэ хүү гэд. Би чинь гэрлийн ахтайг их ойрхон байдгийг шүү дээ. Монгол улсын тод манлаа байж тасрынгийн алгаар. Тэгээ гэрлийн ахтайгаа ярьжсэн чи гэрлийн ах за одоо ч юу ч ах вдэ болтой мэрэл тэгэхгүй юу. Тэгжсэн нэг хэд хоногийн дараа ярьсан. Хөөш чи ер нь морин дуртай хүн. Одоо бас нэг 5 сарс нь байгаа л билгүй. Авах мөр нэг байна гэдэхгүй юу. Тэнгүү чи нөгөө морин өвчтөө хүн чинь хаана юу байна гэдгсэн чинь энэ хакугогийн наадамд гомбгээ залуу бандгаан хөрмөрийг өөд ирсэн байна. Нөгөө улсад замбрааг зүгтааж байгаа суудаг хөрмөрийг өөд ирсэн байна. Тэг хачин мохоо үйт уяатай тийм бүрзгэр юм мордоод көцсөрөд гурвалчлаа гэдгийг байхгүй юу. Тэнгүүт нь тэр наадамд буйдаа бас очиж уралдсан байдаг байхгүй юу. Буйдаа нэг даахтаа очиод хакугогийн наадамд тэрэнд 4 3 орцсон байдаг. Тэгээд би буйдаас суухгүй юу. Тэр нэг хөрмөр ямар учиртай мөр ингэ гэсэн чинь гэрэл ах тэр их зүгээр мөрөж тэр их уяа муутай их сайн яваад шүү гэд буйд хэлсэн чи буйдын нүдэн сэргэгдэг байхгүй гэд галзаад ирдэг байхгүй. Тэгээ буйдтэй чи биений хэлээр л ярина шүү дээ тэр үг унаагаа гэж байхгүй. Тэгэнгүүт нь за энэ юу н хэрэгтэй юм байна. Тэр ч угаал зүстэй сайхан мөрөөлөө шүү дээ яхаа одоо өгөхгүй бахтаа гэж тэгээ хоцорсон байхгүй. Тэнгүүт нь хойноос нөдөлсөн байхгүй. Тэгээд хойноос нөөцөлдөд тэгээд бас нэг ондоо хүн авж байгаагаар зохион байгуулад тэгээ замаас нь өөрөө аваад тэр чинь будаа гутгасаа одоо тухайн үед би бандгатай холбогдож чадахгүйсэн. Тэгээд тэр хөрмөрчин болохоор яг бандгаанч борж тэр бандгаа хөргөн Гамболд гэдэг нэг ах байсан байхгүй. Тэрний мөр байсан байхгүй. Тэгээд тэр Гамболд гэдэг хүний таньдаг мөр үйдэг нэг залуу Эрдэнэт Бажгаа гэдэг нэг залуу байдаг байхгүй. Нөгөөтөндөө хэлэхгүй юу. Чи Гамболдыг таньдаг гэлүү гэдгсэн чи тань нэгэд чи тэгвэл аваад гаж. Тэгээд анааш өгдөг. Гэ тэгж дамжуулж авсан байхгүй. Тэгээ бандгаа бол яг ойр тойрных нь авъя гэдэг байсан юм байлээ. Тэгээд зүгээр хэмжээтэй газар юм өрөө наад чинь. Гэ нэрээсээ суунаа наад чинь. Гэ тэгээд өгүүлдэг байсан юм билээ тий. Тэгээ авсан байхгүй. Тэр нь хэдэн онд юм? Тэр чинь 15 оны намар 15 оны өдийгөөс төлөвлөж эхэлсэн баг. Тэгэл нэг 11 сарын сүүл 12 сарын ихээр 12 сарын дундуурч үлээ ирсэн. Үзэгчд бол морь сонирхч шууд ойлгож байгаа бах тий. Энэ бол шигшмэл морьны их хурд уралдааны төрөө зүүн бүсний уралдаанд хоёр төрүүлсэн хөр морьныхаа талаар яриад өвчиж байгаа ш. Би уг нь таныг нөгөө ногоо морийг ярина гэж бодохгүй дараалалаараа. Авсан дараалалаараа. Ногоо морьны асуулал чиглүүлээл асуусан чи хөр морилгоо шууд ороод ирсэн. За тэгээ одоо хөр морилын хүмүүс ярьчих. За тэгээд 15 оны намар оройхон авсан байна тий. Намар оруулж ирэхэд тэр байсан бэ ер нь. Тэгээд тэндээс ачигдлаа гэхгүй юу? Доронтоос ачигдлаа гэд. Ачигдлаа гэд өглөө за шүн авцаа ярина. Тэгээ би буйнт руу хэлэхгүй юу? За нөгөө чинь шүн ирэх байх шүү. Чи тосоод авах бодороо гэдэхгүй юу? Налаах дээр ирэх юм шиг байл чи тосоод авчих. Тэгээд өглөө нь хар өрнөр өөрөөр босоод буйнт руу ярьдаг байхгүй юу? Ирсэн үү гэдгсэн чи ирсэн гэдэг байхгүй. Тэгэхээр би давчихгүй юу? Багангаа давхад очиод үдсэн. Тэгсэн чинь буйнт нэг ам алддаг байхгүй юу? Тэр нь болохоор юу гэж ам алдсан гэхэлэр сайхан мөр уян дээр байхлаар байн бай гарч чармаар сагдаад идэх шүү гэдэг гэхгүй юу?
Тэгээд тэр сайхан тэр толгой тарих тэр ерөөсөө муу юм байхгүй, тэр муухай юм байхгүй. Тэр чинь тэгээд айхтар нарийнхан морж гисэн намар орой ирж байгаа болохоор тэр чинь нарийнхан айхтар мэдэгдэхгүй гэцгүүзээд за ер нь өө хэлэхэд хэцүүтэй. Тэгэл буйд чих таалагдсан бах, над чих таалагдсан. Тэгэл тэр тархитлагоо нь яасан ч уртын, яасан ч томын. Гэхдээ тэрний тэр нүд ам нь нүд нь бүр онцгой. Одоо хүртэл нүдэнд харагддаг. Нүд бол бандгаач гэсэн сүулт нь хүнд ярьсан байлаа. Тэр хөрмөр хас тамхт гэдэг нь шүү дээ бандгаа. Хас тамхт шиг нүдтэй мөр үзээгүй гэж ярьдаг байхгүй. Одоо тэгэхээр чинь би үзээгүй байх, тэр хүн үзээгүй байхыг бодоход би үзэхгүй үзээгүй байх нь аргагүй шүү дээ. Тийм бүлтгэр их гоё том нүдтэй. Тонголог. Тэгээ тэрнээс хойш би морины нүдийг бас хардаг болчиход байгаа байхгүй. Нүдээр бол одоо зориг зүрхийг шинжинэ гэж. Тий. Тэгээд тэр буурд морч бас тийм морьсон шүү дээ. Дух зохин их уугар. Тэгээ голоороо их бүдүүн. Тэгээ яг их хөнгөн. Тэгээд дандаа төрүүл үзүүрсэн наадам дандаа үзүр дээр нь дайр төрүүлсэн байдаг байхгүй дандаа. Тэгээд тэр чин зөрөгтэйг шинж штэ. Зарим хүмүүс бол ярьдаг ш. Хурдан адуу бол хөлөөр биш зүрхээрээ буюу зоргоороо оролцдог юм а гэж. Тэр зоримог адуу бол ер нь уяаны багхан алдаа юм уу тухайн өдрийн нэг жижиг алдааг бол тооцохгүйгээр л туулаад гардаг юм а гэж ярьдаг. Тийм би чинь нөгөө нэг гэрлэх одоо миний нэг хэдэн нийлдэг вэш нар орой дотн байдаг вэш нар байна л та. Одоо манай гэрлэх байна. Манай дуграа байна. Хамаагүй ярьдаг. Манай батхүү байна. Манай баага байна. Энэ эддэг л би ярьдаг байхгүй юу. Тэгэд ярихлаар нөгөө хурд морой чинь тийм байх хэвээр, ийм байх хэвээр тий ингэж яриад идэг болох. Надд бол ерөөсөө тэр дотор ихтний бид хараагүй шүү дээ. Харахгүй байгаа шүү дээ. Тэр дотор ихт нь ямар байна? Тэрийг бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр чи шинжиж болохгүй ч байгаа байхгүй. Зүрхэн том байдаг ч юм уу те. Уушгин том байдаг ч юм уу. Дэлгүүн их сайн ажилдаг ч юм уу. Цусыг сайн шүүдэг ч юм уу. Бөөр нь бүр бус онцгой байж болно шүү дээ. Тэдрийг бид нар хараад мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор л нөгөө арай дагсангийн худалдаж авч уралдаж байгаа. Тэгэхээр тэр 5 цуулын чинь шинж одоо толгойн буюу байх. Тэрүүгээр л багцаалдаж байгаа байхгүй. За тэгээ хүрэн морь маань одоо гайхамшигтай сайхан сэтгэл дүүрсэн нөгөө өгсөн авсны тэр чинь альва зүйл дээр чинь нэг аль аль нь сэтгэл хангалуун байж аж өгсөний алга дүүрээд авсан сэтгэл хинээж ижил хурдлаа шүү дээ. Та хэд маань сэтгэл сайхан одоо дүүрэн байлаа. 8 сэтгэл хангалуун байл. Ер нь ингээд хүрэн морь маань ямар хүн ханшааш саад байна. Тэр үед чинь 30 илүү 35 илүү тэр авчаал ирсэн. Нэг айхтар хүн бүр их хүнтэй болчоогүй. Тэгтээ дээдлийнх нь аншин л байсан. Тэгтээ 10 гарцсан мөр үү? 10 гарцсан мөр. Тэгээд тэрний сэтгэл зориг нь бол яг дуусгахын алд дээр л над дээр ирсэн юм бэл. Над дээр ирээд буян дотгоор оролдоод дүнжигараа сунгаан дээр ч амар байсан байхгүй. Амар урд байсан. Тэгээ буйнд дутаачихгүй гэж үзээдсэн. Тэгэл аргагүй дутсан л та. Тэгэл мордуулахад чинь шээс алдаал хөхмөгийн чичрэл хөрг амтай. Нөгөө дандаа зүгтааж байгаа араасаа дайруулжсэн болохоор жоохон зүрхэнд нь юм орцсон. Тэгэл сүүлд нь тэр гиз хүзээг нь айтайхан болгоол бүр хаалгаар зүгтаахгүй хурдын сааруулж үйж байгаа байхгүй. Гидсийн ирүүлээд арай жоохон тураачихлаач март тунгаа мал чин том гидстэй байдаг шүү дээ ер нь. Одоо хараа үгэрэлэх юм бол тэгэхээр чин тураад ирэхлээр гидс тавигдсан те. Тэгэхээр нөгөөд чинь илүү хол явах потенциалтай хүчин зүйл нөлөөлж байгаа байхгүй. Түүний дараа дүнжин гарын дараа чинь үр хангаа явж байгаа л та. Тий, тэгээд дөрөв тий. Үр хангаа тэдэр үлээ 4 бил. Үр хангаа 4 орсон. Үр хангаа бас нэг жоохон гидсэн гөөд гидсэн хөдлөө тэгж мордсон байхгүй. Ер нь жоохон сэтгэл өнгөнтэй юм уу? Гэхдээ яг ч ер нь бол яг морины хувьд бол яг миний өөрийн харсан нүдээр бол нэг л том өөтэй өөр өө бол байхгүй мөр байхгүй тэр. Тэр өө нь
Гидсний хавирга богинтой л өө. Тэгээс л тэр хондлон буулт ямар байх хэвтэй, сэрвэ хоошоо байх хэвтэй юу, гозор таш дал ташуу байх хэвтэй юу те. Тэгээд бэрвхий богинохон байх хэвтэй юу, биш шилд богинохон байх хэвтэй юу гэдэг ч юм уу те. Тэгээ бэрвхийн одоо хитих босоо биш, хитих суунгууш гэдэг юм уу. Тэгээд толгой чихний холбоос тэр нүд мүд ерөөс хэлэх юм байхгүй байхгүй тэрэнд. Ганц өөтөө тэр нь болохоор хавирга богинтой. За тэгээд дүнжин одоо хаврын бүс уралдаанд аригц 100 улсад уралдалгүйгээр их хурдад уралдсан тий. Тэгэхэд манай бахангаа сунгаад олон сайн мордод сунгасан байхгүй юу. Одоо нэг зоригтын туушингийн хуулмар гэж байсан тий. Тэгээд тэр нэг цогоо хаалцмар гэж амар мөрөлөө шүү дээ. Тэр байсан, тэр байлаа, өөр чинь юу байлаа. Тэр жил нөгөө баярагийн хөрмөрч бас байсан, сунгаж байсан. Тэгээд манай хөрмөр тэгээ өөр юу ч хэл сайн мордод сунгасан байхгүй. Дунд сунгаан дээр би энийг өрцгээгээд нөгөө айхтар мордод чинь тэгээ хөндөр авчдаг байхгүй. Нарийсчдаг. Хөндөр авчаад одоо яах вэ гэд нарийсад болдгоо. Тэгээд ямар ч байсан энэ 7 хөлөгт аваад ирсэн. Тэгэнгүүтээ тэр жил бол юу байх вэ шүү дээ. Цогийнхаа алзмаар улсад төрүүлэх байсан мөр байхгүй. Тэгсэн чинь цогоох тэр хөндөр нь гараагүй мөрийг тэнд авиж тавиад. Тэгээд тэр чинь юу лээ 7-8 орчдөг лөө. Тийм ах лавлаа. Тий, лавлаа харигдаг. Тэр жил бол тэр төрүүлэх байсан. Тэгэнгүүт нь ерөөсөө ерөөсөө яагаад чинь би одоо нэг айхтар юм мэддэгтэй ч биш. Буйдаа аваад үлдчихье. Дараагийнх нь наадмд уралдъя гэхгүй юу. Тэгсэн чинь буйнтай ер нь тэгтгий таны зөв юм байна гэд гидснэрс болохгүй. Айгуу очиж унгаачих байх гэд. Тэгээд аваад үлдчихгүй юу. Тэгж авч үлдээд хоёлаа яах вэ? Ойрхон бүсийн биш ойрхон сумын наадам юу вэ гэд сургалсан чинь 10 ус наадам тэгээд ихгүй юу. 18-нд нь өлөө юу лээ. Тэгэхээр 10 ус давж дурлцсан чинь уг нь амьдаа бол одоо цөөхөн мөртөө газрыг үзүүлэх гэж л тийш явж байгаа шүү дээ. Цөөхөн мөртөө уралцуулна эдэр уралдуулна гэд. Тэгсэн чи замбрааг 200 мөр зугалчдаг шүү дээ нөгөөтэн чинь. Тэгээ одоо болиг хэцүү, яах хэцүү. Тэгэнгүүт нэг явуучихгүй юу. Тэгсэн тэр 200 мөр дотор ч юмтай тэрэнд чи уралдах юм байгаагүй л дээ тэрнтэй. Тэгээд хол сайхан төрүүлсэн. Тэгээд ирчээд гидсэн яг мордохдоо ямар байсан, ирээд ямар байсан хоёр адилхан байгаа байхгүй юу? Гидсэн хөдлөг өрсөн. Гидсэн хөдлөг байхгүй. Тэгэхээр би нөгөөдөө чи сайн учрыг ойлгохгүй байгаа шүү дээ, мэдэхгүй байгаа. Би Батгуугаас суухгүй юу? Батгуу энэ мордохдоо ийм гидстэй мордсон. Ирэхдээ ийм ирлээ. Энэ ямар ч юм бэ гэд мэдэхгүй. Би ч мэдэхгүй юм чинь. Тэгсэн чи Батгуу нааш зүв багагийн шинжтэй одоо өөр юу хэлэх вэ? Тэгээ явчихгүй юу? Тэгээ би чинь бас нөгөө хүнээр морио уйлчаад сууж явахгүй бас тэр уяа хүлээ яадгийн гэдгийнх нь учир зүг нь бас олчих гээд яваад байдаг хүн байхгүй юу? За тэгвэл ингэдэг юм байна, ингэвэл ингэдэг юм байна. За энэ морч жоохон идэлгээ жоохон дутуу хамаг ажлыгээд нарийссан мөр байна шийдэх юм уу те? Тэрнийг нь би хараад ялгач нь хорн гарцсан мөр байна уу гэдгийг би мэднэ. Тэгээд би өөрөө дуртай болохоор тэрнийг сонирхоод байгаа байхгүй юу? Одоо энэ морноос ондоо надад бүрэн дүүрэн сайхан хүнтэй нүдрүү нөөдөөс нэгслээ харж агаад сэтгэл хангалуун ярьчихаар өөр мэдэх юм надад байхгүй. Тий. Тэгээд? Тийм. Тэгээд гидсэн ер нь болчлоо ирчлээ наад чи ирдсэн юм байна. Тэгээ хоёлаа юунд яасан юм аа? Жаргалантын амд буусан. Ганц хоёр морьтой нөгөө төгөлдрийн бурал морь тавих гэж байгаа, тавьж өгч байгаа. Гөө мордуулах гэж байгаа. Тэгээд төгөлдрийн бурал морь тэр хоёр ирсэн. Бит хоёр ирсэн. Тэгээ нэг туслахтайг нэг хэд хоног юм нэрчихгүй юу? Тэгээд би бунтид нэг хавар нэг машин авч өгсөн байсан. Тэгээд тэр жаргалантын амд нөгөө халиу азар мазар гарцсан. Хүмүүс тэр халиу азар мазар болж хуйлаад манийгээ тоож байгаа юм байхгүй.
Тэгээд нэг морины ажил хийсэн чинь буянтын машины дискний эвдэрчдэг байхгүй. Тэгэхээр хоёлаа маргааш машинаас сольчих юм чи гэсэн ч юм ярил. Би чинь хамаагүй ярьд юм чинь. Тэгэл өнгөрсөн. Тэгэл өвлөн. Тэгсэн чинь тэгээд би өөрийнхөө машиныг орхичоод нэг машин дуудаж унаад тэгээд хот орчдөг байхгүй. Энэ хоёрын хооронд орхон штэ. Тэгээ өглөө нүрээд ирсэн чинь буянтай шүн даваах ухарж байгаа хаалга цөм мөрөгцсөн гэсэн зогсчиход байгаа байхгүй. Тэгэл ерөнхийдөө бүх барцад найрлсан юм шиг л. Тэгэл хоёлаа ачаад аваа явсан. Тэгээд ерөнхийдөө бол би амьдралдаа нэг 2 удаа морины сормоос дэрвийг харсан. Тийм одоо хүмүүс ярьдагсаа сормоосын дэрвигээд одоо хүн төрс бүтнээрээ харагддаг гэж ярьдаг шүү дээ. Хоёр дахь нь тэр хөрмөрнийх. Эхнийх нь нэлээ. За тэр эхнийх нь яриад явах. Тэрнийг явах, дурсаад явах. Хоёр дахь нь тэр байхгүй. Тэгэл тэр болж ястаа. Буйдч гоё болгосон. Дагч чир нэм болж чадаагүй баг. Хүүх тэр нүд тэр загсуулт могсуулт нь ямар гоё болчихв. Тэгээ зайхал л та тэгээд юм гэдэг чинь тэгээд нөгөө хүмүүс нэг бэлэгчлийн тухай юм ярьдаг шүү дээ тий. Тэгэл мордуулах болсон чинь нөгөө манай хатаа гэдэг залуу байдаг шүү дээ өөрөнгөө. Хатгүй л танаа галдар морь үйлээд. Хатгүй тий. Хатгүй нэг айрагт ирэхгүй савтай айрагт ирээд. Тэгээ маашаага гэд өгсөн чинь би нөгөөтгт айргийн задлсан чинь нөгөөтг айраг буудаад дээл хувцас авах байхгүй. Тэгээд юм чи бас учиртай юм билээ. Тэгсэн чи бид нар ийм өндөр хүчтэй шугамын доор бууцсан байхгүй юу? Бууцсан байсан. Тэгсэн чи тэр өндөр хүчтэй тэр 3-4 хэрэг ингээд гашгараал. Тэгэл юм мэдчих учиртай юм билээ. Тэгэл гашгарсаар гал мордсон. Тэгэл гашгарсаар гал ирсэн. Үндэсний өв соёлыг дэдлэгч дэдиш. Одоо нотлохоон цуурилсан зарим нэг үзүүлэлтүүдийг та бүхэнтэй хуваалцаад адууны тижээллэгт ялангуяа өвөл таврын үйлрэлд эрдэс уураг юугаар дутагдaltaй байна гэдгийг саяхан манай хамт олон 2022 оны 8 сард Монгол орны цөлөрхөг хээрийн баруун Монгол одоо Эхнүүрийн хотгорт алдартай тэр хурдан удмын адууг үржүүлж байгаа энэ сөрөгт бид нэр биохимийн шинжилгээ хийсэн үр дүндээ үндэслэж зарим нэг юм дүгнэлтийг зарим нэг зөвлөгөөг хүргэе гэж зорилоо. За энэ сүргийн төвшөнд биохимийн шинжилгээ гэдэг бодлол одоо хүн эмнэлэг дээр ч ялгаагүй шүү дээ тий. Бие махбод дотор явагдаж байгаа биохимийн процесс элдв халдар байна уу, эмгэг байна уу, юугаар дутагдж байна, юугаар илүүдж байна гэдгийг тодорхойлж гаргаж ирдэг энэ шинжилгээ биднэрт энэ үед бол энэ жил их томоохон аз тохиогод гэх юм уу да 150 малыг хамруулсан энэ биохимийн шинжилгээг хийж үтсэн 16 үзүүлэлтээр за энэ дээр болохоор гол үзүүлэлтүүд болохоор тэр 16 үзүүлэлтээс адуун сүрэгт маань эрүүл мэнд аль хэрэг байгаа юм болоо за яг цөлөрхөг хэрийнхээ тэр нэг бас нэг манай шилмэл омгийн адуу үржүүлдэг хурдтай энэ нутагт маань адууны эрүүл мэнд хэр төвшөнд байна гэдгийг гаргаж ирэх дүгнэлт хийх юм боломжийг олгосон юм шинжилгээ байгаа. За 16 үзүүлэлтээс яг тэр цөлөрхөг хэрийн нөхцөлд 10 үзүүлэлт нь өөрчлөлттэй гарсан. Энэ юу хэлж байна гэхлээр тус бүрчлэн бид нар бас дэлгэрүүлж ярьж болно л доо. Гэхдээ 8 сард одоо нүүдлийн малын аж ахуйн нөхцөлд бол энэ бол жилийн улирлын хамгийн таатай үе шүү дээ. Тэгээд нүүдлийн тэр мал сүрэг маань шимт байцаа бүрэн нөхцөн байх ёстой. Тэр үед зарим үзүүлэлтүүд одоо уургийн зарим үзүүлэлтүүд илүү гарсан. Энэ илүү гарна гэдэг нь болохоор их сайхан үзүүлэлт биш бас л нийт уурга, глобулины хэмжээ, билирубины хэмжээ их гарсан. Энэ бол бас л тижээлэг арчилгаан маллагаанда та бүхэн минь анхаарах шаардлагатай гэсэн үзүүлэлт усаар дутагдж байна. Дотор нь архаг халдвар байна гэсэн ийм үзүүлэлтүүд байгаад байгаа юм. За фосфор тэгээд кальц, глюкоз зэрэг одоо эднэр чинь болохоор яг л тэр нөгөө нэг ясчүүдийг бий болгодог одоо ферментүүдийн бодис солилцоонд бие махбод
дотор явагдаж байгаа бодис солилцоо бүр хамгийн их одоо хэвийн түвшинд байх ёстой ферментүүдийн найрлаганд ордог энэ биеийн хүчил шүлтийн тэнцвэрийг хангаж өгдөг энэ элементүүд дутагдaltaй байсан. 8 сард штэ. Тэгэхээр энэ юу хэлж байна гэвэл ер нь бол Монгол адуу маань булчин хатан хайрч байна. Би жижигэрч чинь гэсэн энэ шууд одоо дүгнэж хэлэх тийм үндслийг бий болгож байгаа. Тэгэхээр яах ёстой вэ? Энэ яг бие махбод хатан хайрж байгаа, булчин хатан хайраад, би жижигэрж байгаа. Тэгээ бид нэр одоо ингээд мал аж ахуйн үйлдвэрлэлд өсөлтийг илэрхийлж байгаа гол үзүүлэлт бол малын тоо толгой байгаа шүү дээ. 16 онд 3.6 сая байсан адуу маань 21 онд 4.3 сая болсон. Энэ адуун сүргээсээ бид нэр тэр хүлээж байгаа ашиг шимээ бүрэн авч чадчихэв. Мал аж ахуйн үйлдвэрлэлд гол нь тэр шүү дээ. Гэтэл давжаараад тарга хүчээ бүрэн авах чадахгүй энэ нөхцөл үүсээд байгаа нь энэ юунаас шалтгаалж байна гэдгийг бол яг тэр цөлөрхөг хээрийн нөхцөлд бол бэлчээрийн халдвар бэлчээрийн одоо тэр бодис солилцоог дарангуйлж байгаа тэр шимэгчийн халдвар бүр түгээмэл илэрч байсан. Тэгээд одоо байгаль цагуурын тэр энэ доройтлоос болоод бэлчээрийн дааз хөрөлцөхгүйтэй холбоотойгоор шимт байцаа бүрэн нөхч чадахгүй төрсөн юм байна гэдэг дүгнэлтэнд бид нэр хүрсэн. Тэгэхээр одоо нэгэн тал мал аж ахуй эрхэлж байгаа болохоор шимт байцаа нөхөж за одоо тэр жилийн үйлдвэрлэлийн хамгийн таатай үед нь биш бай гэхэд чинь өвөл хаврын үйлдвэрлэл зайлшгүй нөхөж явах шаардлагатай. Тийм ч учраас уламжлалт энэ мал аж ахуй, нүүдлийн мал аж ахуйд маань малчид, давс, хужир, шүүгээр бүрэн хангах гад тий бүр одоо алс хол нутгаас хүртэл ингэж юу яадаг байсан. Тээвэрлээд адуундаа голчлон нэмэгдэлт хийжэл бол эрдэслүүл чиглэдэг байсан. Энэ бол үндслэлтэй байна уу? Одоо хамгийн гол одоо яс шүдийг бүтээж байгаа тэр ферментийн найрлаганд ордог хүчил шүлтийн тэнцвэр нь хангаагдахгүй болж байгаа. Энэ элементүүд маань дутагдaltaй байдаг. Ой тэрийн нөхцөлд бол энэ бол ойлгомжтой байдаг шүү дээ. Гол ус ихтэй байх тусмаа энэ бодис солилцоо эрчимтэй байдаг ч гэсэндээ селен, магн гэдэг одоо орон гишмэл тэр эмгэгийг үүсгэхээр яг орон нутгийн эмгэгийг үүсгэхээр зарим бодисууд илүүдэлтэй, дутагдaltaй байдаг. Энэ одоо бүс нутгаар нь гаргасан юм тодорхой судалгаанууд байдаг. Энийг та бүхэн минь дагаад одоо эрсцийг нөхөх, тэр уургийг нөхөх, шимт бодисыг нөхөх, нүүрс усаар хангах энэ тижээлэл рүү хандхаас арга байхгүй. За тэгээд манай баг хамт олон одоо энэ бол манай ашигт фидийн бүтээгдэхүүн байна. Энэ дээр би их олзуурах байгаа яг судлаач хүний хувьд болохоор эн чинь яг тэр юуны ховдын дөргнөөс улаан давс авчраад усын юунаас давс сумын тэр хужир нөгөө жамц давс авчраад нунтаглаад тэгээд ерөөс ямар ч тэр юугүй эрдсийн микроэлементүүдийн одоо бичил язгуур махбодиудыг тэр импортын бүтээгдэхүүнийг нэмж яагаад бүрэн найрлагаар нь тэгээд ерөөсө барьцалдуулагч ашиглахгүйгээр энд олооцыг хийгээд балчин төмөнд хүргэж байгаа. Энэ бол давуу тал. Энэ бол биднэрт хэрэглэх ер нь олооц гэдэг бол тижээлийг эрдсийг зөвхөн биш үр ашиггүй зардалгүйгээр хүргэдэг хамгийн сайхан хэлбэр шүү дээ. Энэ бол тий бид нар дээр үед одоо ингээд ядаж тээвэрлэлтийн зардлыг эн чинь массыг багасгаад өглөө шүү дээ. Тийм учраас тээвэрлэлтийн зардлыг хямдруулцдаг. Тэгээд одоо ингээд нунтаграал явчихгүй л бол энэ бол яг долоох зориулттай бол бүрэн бие махбод руу орж өгөх. Тэгээд тодорхой харьцаа нь бол яг байж идэг. За энэ жоохон царай муутай энэ манай лабораторийн нөхцөлд бий болгосон долооцын загвар. Энэгээр бид нар үндэсний технологи аваад одоо яг энэ лабораторийн мал эмнэлгийн үрэлэнгийн гэлмээд судлалын лабораториудаа бид нар энэ хам үйлчлэлтэй долооц гэдэг нь болохоор бүрэн найрлагатай. Энэ болохоор уурагтай, нүрс устай, эрдэстэй ийм долооцыг бид нар цагаан хорхойн эсрэг үйлчлэгээтэй, цагаан хорхой эсэргүүцэх үйлчлэгээтэй ургамлын бүтээгдэхүүнээр баяжуулаад төгсгсөн энэ долооц. Яг лабораторийн нөхцөлд хийсэн болохоор жаахан царай муутай харагдаж байгаа. Одоо үндэсний төслийн хэмжээнд энэ 2 жил бид нар одоо тэр маркетингийг одоо яг орчин үедээ хөгжүүлэхийн тулд их сайхан царайтай болгоод одоо гаргах ийм
төлөвлөгөө зорилттой ажиллаж байгаа. Энд маань болохоор бид нэр уураг нэмж өгсөн бас нүүрс устай одоо яг адуу бүх их эдэмчтэй долгионцсон гишүүн гэдэг антраггликозид гэдэг адуу их одоо энэ тал хэрлүү бол их идчихэж байгаа шүү дээ. Энийг одоо Монгол орны хаанч хүргэж ийм боломжийг энэ 7 цаараа олгох баха гэж найдаж байгаа. Тэгээд танигдсан бүтээгдэхүүн болгох гэсэн гэж зорж ажиллаж байгаа. Энэ маань сайхан бүтээгдэхүүн болно. Бүсийн уралдаанд морь төрүүлгэж үтсэн, айрагдуулж үтсэн. Шигшмэл морьд их уралдаанд их морьд төрүүлгэн гэдэг өөр мэдрэмж байсан уу? Тэр жоондоо юм билээ. Гоё юм билээ. Тэгээ тэр нөгөө нэг та цоллуулахдаа нэг юм богиновтор нэг дээл өмссөн байдаг үлээ. Одоо их хурдын цолгоон дээр үл нэг юм улаан дээл үү? үгүй шаргалтуу дээл гэдэг шиг санагдаад байгаа юм. Гол шаргалт хэл. Нөгөө муу улаан дээл тэгэл явж байхгүй. Арай богиндөө тий. Тэгээ нөгөө улаан дээл цагаан. Аргаар мелацсан дээлтэйгээр дээрээс уцсан юм уу? Үгүй арай ондоо дээл байсан. Зөв. Ганган дээл байсан байхгүй. Тэрээс ганган юм байсан. Би тэгээд харт тэр чинь нэг жоохон богиндөө юм шиг дээл идэв шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг гой дээлээ мялалгачаад төрүүлэхээр нь тийм дээл өмсчтэй гэдэг. Тэгээ бүр гоё дээл ганган дээл хийлгэсэн байсан байхгүй. Тэгсэн тэр нэгээ тэгж мялгаж яад. За тэгээд давхар уяагаар зүүн бүсийн уралдаанд ахаа төрүүлсэн байдаг. Зүүн бүс рүү явах шийдвэр хамтын шийдвэр үү? Үгүй. Би чи ерөнхийдөө бол ер нь хүм сайн мэдхгүй хүн сонсох юм бол энэ нэг жоохон өнгөрөө нөхөр байна гэж бодохоор. Гэхдээ би чинь нөгөө цол авдгүй болох морой их хайрладаг байхгүй юу? Барагтаа бол би давхар үед уралдуулахгүй. 3 за яг нэг давхарлал нь 2 бол барагтаа бол давхарлаж үзээгүй. За энэ хүнтэй гэж ярихад тэгээд нэг 2 юм уу 3 давхарлаад уралдсан байсан бол ядахна миний амжилт нэг дор хойж хамгийн багтаа нэг 3-4 бол байх байсан баг. Тэгээд тэрнээсээ би өөрөө татгалзаж авч үзчихсэн байхгүй юу. Тэгээд буйнтд болохоор буйнт юу хинтэр аваа явчихгүй юу. Тэгээ би буйнтд энд хүн амт дээрсэн чинь шагаа миний хэдсийн дараа өнж гэдгийг шүү гэхгүй юу. Нилээн том ээж нар. Тэгэхээр нь буйнт руугаа яриад үедээ ирээ ойлоо болио. Гэтгсэн чинь миний болох хамаагүй шүү дээ. Тэр хүн чинь одоо тэр морьтой чинь сэтгэл зүрхээ холбож өдөр болгон тэр хүн чинь хамт байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөөд чинь за яах шагаахаа. Тэг жоохон хардсан ээ. Яа болмооргүй бол тэр чи юу ах вэ? Тэр мордуулахаас өмнө болчихно үз. Одоо хэд хоногийн өмнө та авдахыг тэгж яриад яах вэ гэдэггүй юу? Нэрээ тэр ч бас үнэн баггүй. Болохооргүй бол тэгэл өрд өдрөн ч юм уу тэр өглөө ч юм мордуулахгүй ч болно шүү дээ. Тэгэд яасан чинь чи ер нь яах гээд байна гэж би тэгсэн баггүй. Би чинь уралдахгүй байх санаатай баггүй. Яагаад гэвэл би цол авахгүй болохоор чинь цол авахгүй байж би тэнд уралдаад амтан зоогоод яах вэ гэж боддог байхгүй юу. Цол авах гэж байгаа бол одоо хамаалга тэнд нь уралдах ёстой шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг яагаад давхарлаж уралддгүй юм бэ гэдэг чинь нөгөө цол авдаггүй холбоотой байхгүй юу. Нөгөө олон төрөнд бийсэн шүү дээ. 3 төрөг яажсэн багаар утгаад гэдэг. Тэгсэн чинь буйн тэнгуут нь би ер нь дахиад очихгүй ер нь очие гэд очисон чинь Батхуу тэгдэг байхгүй. Батхуу ойрхон буц байсан. Айрагдах ер нь төрүүлэх мөр нэг л байна да. Тэр ч баталгаатай болчтой одоо. Би Сүхбаатараас нэг мөр авчихсан. Тэр ч барахааргүй боллоо да гэж над тэгхгүй юу. Тэнгүүт би нөгөөтгөө мэдж байгаа шүү дээ. Нөгөө төрүүлэх мөрийг мэдж байгаа шүү дээ. Тэнгүүт Батхуу над тэгээ хэлчихэж байгаа. Тэгээд өөрөө тэр чинь Сүхбаатар сумаас нэг мөр аваад ирсэн. Яг тэр наадан дээр амуу үзүүлдэггүй юу. Тэрс чинь Батхуу тэгээд байгаа байхгүй юу. За би төрүүлнэ гэж бодож ирсэн. Араа барахгүй болчих шиг боллоо гэд. Тэгэнгүүт нь Батхуу тэндээ шивнээд идэг. Буйнт болохоор дуртай байгаад идэг. Тэр чинь буйд мэдж байгаа шүү дээ мөрөө ямар байгааг. Тэгэнгүүт нь за ойлаа уралдаа гэл. Тэгэл төрүүлсэн л дээ бас. 2016 он бол бас таны амьдралын гайхамшигтай сайхан жил байсан баг тийм ээ. Тийм би чинь бас охинтой болсон. Тэгээ охинтой болоод морь төрүүлээд тэр 16 он сайхан жил болсон.
За 17 оны тухайд мөн ахад Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд амжилтаар бацдаг төрүүлсэн тийм ээ. Хөрмөр маань. Тий. Тэгээд 17-нд юм хэд уралдсан юм бэ? 17-нд 2 уралдсан. Биш хавар. Тэр чинь нөгөө нэг шинжин гараа гэдэг чинь хавар болсон. 18 онд. 18 онд. Тэгвэл тэгэд тэр 18 оны дүнжин гараа орчин ам үзүүлээд хавар 18 оноо. Тий, тэгвэл 18 он бол тарах нь шүү дээ. Говь сүмбэрт болдог ярьж байна уу? Гүү, тэрнээс өмнөх жил Максийн зэрдмөр төрүүлсэн. Тэгэхэд ам үзүүдэд тэгээд улсад зургаалаад тэгээд зүүмст. Зүүмс 7-члөө тэгэнгүүт зүүмс төрүүлчихдэг байхгүй. Тэр жил харин 6 илүү 7 илүү. 6 илүү 7 баха. Тэр жил тэр ногоомор их хурдан байсан байхгүй юу? Одоо хөрмөрөө эхлээд ярьж дуусахгүй байдаг шүү. За хөрмөрөө л яриад байгаа ш тайлаа тий. Тий. Тэгээд 16 онд одоо гоо би тэр наадах чи хойлоод ярьчих. Тэр 100 улсын наадмын сунган дээр аль хэдэн оныг ярьж байгаа? Дараа жилийн 17 оны. За. Улсын наадмын сунган дээр ногоомор их хурдан байсан байхгүй. За тэр ногооморын ч уг нь тусдан асуумаар байсан байхгүй. Яа тэгэхээр та тэрийг надад одоо заяасан их насны мордууд дотроос бол үнэхээр бас сайн их насны морь байсан шүү. Онцгой хурд гаргадаг гэж ярьсан учраас би тусдан ярмаар. Хоёул хөрмөрөө л яриад дуусчихсан. За хөрмөр 17. Тэгээд юу яасан? 17 онд хин манай дэш ламаа байсан шүү дээ. Тэгээд ламаа ч өөрөө Сүхбаатарх тэгээд 17 бүстэй байсан. Тэгээд Сүхбаатар явж уралдъя гэд нөгөөд ч тийш явахгүй. Би ногоомор аваад хөөрөн гавьсан. Тэгээд тэнд очиод төрүүлсэн л дээ. Та ер нь энэ зүүн бүсийн уралдаанууд руу бүсийн уралдаанууд яв хөрмөрийг аваа явахлаар ер нь бол төрүүлнэ гэдэгт нь бол эргэлзэлгүй байж байгаа байсан. Итгэл дүүрэн байдаг байсан гэдэг. Тэр 17 оных дээр бол би ерөөсөө эргэлзээгүй. Тэрнтэй юу уралдах вэ гэж бодчихсон. Гэхдээ яг хөө Сүхбаатарын сонсоод гомтол байх л та. Тэгээ яхаа үний юм чинь. Та тэгтээ ярьсан чинь хөрмөрийг одоо тэр их хурдад уралдах хөглөөл одоо гайхамшигтай болсон юм. Би ахиж хөрмөрийг яг тэгж ивлэхийг хараагүй гэж. Тэр хэмжээнд их хурдын хэмжээнд төрөөгөө гэхдээ бол уралдахааргүй л одоо байсан юм. Ер нь ингээд яванда хэдийгээр та өдөр тутмын ажилд нь гардаа оролцохгүй ч гэсэндээ байнга ажиглаад ахлаар за миний морины үе зүв байгаа юм байна да. Өнөөдөр нэг тийм байгаа юм байна да гэж мэдрэгдээд идэг болтгоо. Тэр чинь ерөөсөө түрүүн би хэлсэн шүү дээ ганц л өөтөө гээд. Тэр гидсэн л ирчихэл юм бол гидсээ тавьчихал гидсэн нэг жоохон сулраал тавьчихал юм бол тэгэл үзүүрт нь хараа сууж байна. Гидсэн нарийсаа чангараад авах юм бол тэг хаана хурж суух бол гэж боддог. Ерөөсөө тийм хоёр үзүүртэй байхгүй. Нэг бол суун, нэг бол төрүүл. За дараа жил нь 2018 оны дүнжин гарын уралдаан буюу одоо нэг гойсомор аймгийн Баян тал зулдаг уралдаан тий. Манай үед шүнжин гарын уралдаан гэж. Тэнд оролцсон хөрмөө. Тэнд уралдаад тэр чинь зургаалцдаг лөө. Тэгээд төрүүлсэн гэж бариад хасаад 7 илүү 8-аар орсон давгаахын зэрдмэр төрүүлээд тэр чинь бүр болоо мантаа шиг болсон шүү дээ. Тэгээ яг хөрмөр бол яг нэг талаасаа эцэг талаасаа бол тойруулга, их талаасаа бол тэр Эрдэнэтийн Баян шиг гэдэг хүний адууны ихтэй юм билээ. Тэр нь болохоор яг одоо энэ манай Эрдэнэт Сэлэнгийн хойд сумдууд дээр байдаг нэг нутаг ирлээс тиймэрхүү маягийн гүү байсан юм билээ. Тэгэл нөгөө хурдан багааг ирлээс гэдэг хэрүүл маргаал орохгүй юу. Тийм тэрнээс биш надад тэрнийг би ч өөрөө цол авахгүй юм чинь тэрний тэр түрүү айр гэрж ер нь яах ирлээс мордуулаад айрагдуулаад би яах ёстой вэ те. Тэр ч одоо хөрмөр чинь одоо нэг одоо цусны хөв яриад штэ бид нэр те 75 50 25 12.5 гэл 47.5 гихчлэн. Тэгвэл хөрмөр одоо яг нөгөө цусны хувь тогтоол хэдтэй гэсэн. Тэр одоо штэ мэдхгүй. Гэхдээ ямар ч нэг айлт нэг үнэ байдаг да. Айлт нэг үнэ нэг жоохон ирлээс дүү маягийн үнэ байдаг да. За. Тэгсэн мөртлөө бүр дээдл нь одоо Казакын тоогоон цагаан гоцчул юу ч л ингээл явцсан байдаг штэ. Ерөнхийдөө тиймэрхүү л ихтэй байхгүй юу. Тэгэхээр тэдэн хувь ингэж хэлэхэд хэцүү болчихж байгаа байхгүй. Эцэг нь болохоор эцэг нь тойруулга орцсон.
Тэгтээ бас Монголд юм. Тий. Хэдэн үеийн төстэй гэсэн ойрлого орсон гэхлээр. Илэрсэн болорсондоо ойрлол орохгүй юу? За цус байлиг тусны хувьд бол ер нь нэлээд багасгал юм тий. Баргаж байхгүй шхуу тийм байхгүй. Хэдэн үеэр Монголд байсан. Тэгээд тэр хаврын бүсийн уралдаанд тэр маргаанч гэдэг юм уу нөгөө хойно урд нь тэрнээс хойш өрн тэгээд уралдуулахаа болцсон юм уу? Одоо за насан жаглаад. Тэгээд юу яасан? Тэгээд тэр жил чинь нөгөө Жордан төрүүлээд тэр чинь долоолчдаг штэ. Тийштэй Хөрмөр долоолдог байхгүй юу? Бас дахиад долоолчдаг байхгүй юу? Тэр чинь улсын наадамд 10 дотор нэг 2 чорчсож байгаа байхгүй юу? Долоолоод тэгээд ерөөсө тэгэнгүүт тэр жил долоосон жил нь би юу руу авч яваад Жордан чих хурдан байсан намайг буянта та Эрдэнэт аваа авчиж наа чинь тэнд очиод юмтаа оролдохгүй тэгээд исэн байхгүй юу? Тэгэхээр би яах юм бэ яах юм тэргүй одоо 100 жил ойртож байна. Одоо 2 3 жилдээ дисчээ хоёлаа. Тэнд очиод төрүүлэл байсан л та. Тэгэнгүүтээ нөгөөд хөрмөр аваад доорногоо явсан. Доорногоо бүс уусан. Тэгээд доорногоо бүстэй хаш хоцорсон. Тэгэл тэрний дараа жилээс эхлээл зайлвал мөр иргэдэл дээр тэнд явж идэг байсан юм чинь. Тэр хойно тоос дотор л яваад байгаа хөөх. Тэгэнгүүт л өрөвдөл царайсаа болий. Тэгээ болцсон байхгүй. Тийм насны хувьд ч одоо ер нь нэлийн хармал чи 10 гарчаад харин чих ордог зүүн бүс тэгж төрүүлээд яг энэ цаг үед гэх. Шүд мөдн уг нь их сайхнараа байсан. Тэгээд ямар ч байсан тэг хуучных шиг явж чадахгүй ч гот тэрнийг сайхан амтны чинь тэр урд явж идэг амтныг тэр хойно чороонд болуулаад явах гэж тод. Одоо байгаа биз? Бага. За тэгээд яг уг нь бол нөгөө дараалалсаар таны яг авсан мордод чинь дараалалаар уг нь нөгөө нэг ногоомрыг ярих хэрэгтэй байсан те өөр хангаад гайгүй. Тэгээд та нэг удаа бид тантай нөгөө Жордан төрүүлсний дараа усад их төрүүлсний дараа нэг ярилцлага хийжсэн шин тод магнес тэгвэл ярилцлага. Тэгэхэд та надад таарсан энэ бол их насны мордоос ер нь онцгой үнэхээр сайн одоо хөлийн урд цайтаа бол тэр ногоомор байсан шүү гэж ингэж ярьсан мэдээ. Тэр ногооморны түүхийг бас манай үзэгч телевиз үзэгчдээс юм. Ногоомор юу яасан вэ? Би чинь буянт дээр очиод буянтаар мороо ойлгох болсон чинь тэр нутгийнх нь нэг 2 хүн нэг өрөө өгч уйлээ гэж өгсөн юм байл. Хоёлаад хурдан сайхан өрнө. Нэг нь сүүлд нь цогоох төр очиод дөнжи гар төрүүлсэндээ дэмбигээ унгаад үгээд нөгөөх нь тэр ногоомор хоёр. Тэр ногоомор яг сквадрын төвшин ширээгийн сахалын гитав ингээд авах байдаг юм. Тэрнээс тэр даваасран гэдэг тэр баян сум авах гүү аваад нэг гүү авчаад байжсэн ногоо алзан гүү авчаад байжсэн чинь баян сумын бас нэг нөхөр уул уйнаас нэг азраг авчрахгүй үрээ авчрахгүй. Тэгээд тэр нь орон нутгтаа сайн дахиад ирсэн юм бэл. Тэнгүү тэр үрээг худалдаж аваад гүүгөө хийчихгүй юу? За. Одоо тэгэхээр чин Сүхбаатарын 2 92 одоо Төв аймагт нийлжлээ гэсэн үг байхгүй юу? Тэгээ ногоомор гарсан юм билээ. Тэгээ багтаа их хурдан байжгаад тэгээд болохгүй янз бүр болоод буйдад уйлгөөд өгчихгүй юу? Тэгээд би 100 авчихсан. Тэгээд онцгойлтой Монгол мориндоо бол ерөнхийдөө энэ за Монгол хээр ах トゥ 2 хээр төрдөг юм ахт ер нь Монгол морины ер нь дээд турдыг ер нь тэрнээс үзэж болохоор байсан. Сэнсэртэл явна. Гоё явна. Урамтай. Эрлиз рүү дүүж хэрэг явчихна. Тийм байсан. Тэгээ яа тэр хурд тэр эрдмийг харуулж гайхуулж чадаагүй юм бэ? Тэр нэг жоохон багтаа тийм нэг мууц сурчихгүй. Жоохон замаас гардаг дайлдаг. Тэгээ тэр нь тавигдахгүй байсараа тэгэл замаас гардаг юутай болчихгүй. Тэрээс уг хурдан бол. Гайхамшигт. Таны авсан хамгийн үнэтэй адуу тийм ээ? Тий. Хагас 100 сая төгрөгөөр авсан гэж хэлдэг лөө. Тэр үнэн яриад явах. Ер нь ямар ч байсан л хамгийн өндөр үнэтэй авсан. Тий. Гэхдээ та үнийг бэлгэнд өгсөн тий? Тий. За тэр түүхийг яриа. Тэгэхээр Жордан алзан буюу залуу зэрд манай. Тий. Тэгээд би чинь нөгөө нэг дөрөв хэлсэн шүү дээ. Нэг хэдэн уяаш нартай ойрхон байдаг гэх. Тэгээ би чи гэрлийн ахтайг ойрхон байдаг болохоор гэрлийн ахтайг их зөвлөдөг байхгүй юу? Тэгээд нэг жил ламаа 3 сарваа оруулж ирээд.
Тэгээд тэр 3 сарваа сунгасан ч уралдсан ч яг л байраа солихгүй ингээл нэг саарл загал тэгээ нэг хул тэгээд тэр халдсан жордон энэ гурвал ингээл яг байраа солихгүй гэдэг явдаг байсан бохоггүй юу. Тэгээ хязаалан жил нь гэрэлэх тэр нөгөө баярын хөрмөрийг улсад харигдуулж идчихэл гэрэлэх байжсэн бохоггүй юу. Тэгээ би их сунган тэр нөгөө гуравч бас яг адилхан гуруулаа ирэхгүй юу. Тэгэнгүүтээ нөгөөт чинь ингээд мөрөнд толчихгүй юу. Мөрөнд толчихлаар ингээд гიშгэж чадхаа бичдэг юм бэл морч. Ингээд чигээрээ болоод одоо хүний хурууд болдогтой адилхан. Тэгээд нэг эвгүй болчихгүй нөгөө чинь. Тэгэхээр нь би гэрлэхийг дагвиж очиж авчираад гэрлэхаа над би энийг л авмаас хагдаад байгаа. Энэ хөлн зүгээр болохоо та үзээдгээ гэдэхгүй юу. Түрүү амуу үзэгмж гурвлаад байгааг нь тий. Одоо ламааж 3 өрөөтэй байна шүү дээ. Тэрний гурлаад байгааг нь. Тэгсэн чинь наа чи шагаа юу вэ? Одоо хүний хуруу тулддагтай адилхан одоо ингээд явандаа ингээд идэгчдэг штэ. Эвгүй байжгаад тийм байна гэдэхгүй юу. Тэгэхээр би ламаагаас гоохгүй юу. Ламаа өгшөө чи зарчаач. Би авъя гэдэхгүй юу. Тэгсэн чинь ламаа заач гэмгүүч гэм. Тэгээд тэгсэн чинь яг тэр жил чинь нөгөө хөрмөр их хурд төрүүлдэг байхгүй юу. Тэгсэн чинь ламаа над юу чи халзуур сонирхоод байсан юм чи би чамаг хөрмөрний чинь төрөг мэлаагаад бэлгэлж ихгүй юу. Тэгж ирсэн. Тэгээд над бэлгэлждэг байхгүй юу. Тэгэнгүүт би нөгөө хүний юм авцсан гэж шаналаад байхгүй юу. Хүн хурдаад дугаа өгчөд ах чи би хоосон байгаад ээж болдгоо. Тэгээд ламаа тэр жил нэг Сүхбаатарын Эрдэнэ цагаас бас нэг хүнтэй мөр авчирсан чинь нөгөө төнд бас болоогүй байхгүй. Тэгэнгүүт нь бас адилхан морин дуртай эр хүн юм чинь би юу н чамд энийг бэлгэлээ. Хойлоо нэг үеч рүү мороо уйлжиж миний мөр сайн таквад байгаа юм шиг юм болчихлоо. Чи миний шаав гэд тэгээ бэлгэлчихгүй юу. Тэгээ ерөөхдөө халзан морныхоо оронд л өгж байгаа юм байхгүй бэлэг байхгүй. Тэр та ногоо мороо аваад үүр хангаан бүс рүү бусд нь хөр морийг аваад зүүн бүс рүү явсан байдаг ч. Тэгэхэд бол одоо эзэн солигдсон байсан уу? Солигддог байсан. Яг тэрний шин намрын өвлөн тэг солигдохгүй юу. Тэгээд өвлөн тэр солигдсон их хурдын дараа гоо солигддог. Их хурдын дараа бэлгэнд өгсөн бол тэр чи 17 оны бүс шүү дээ. 17 оны зүүн бүс үүр хангаан бүс хоёр дээр та нар хуваагдаж явж байгаа. Тэгэхээр 16 он та бэлгэлцсэн байх хэрэгтэй байхгүй. Хэрвээ таны ярьснаар тэгээгүй дээ. Тэгвэл дараа нь бүр дараа нь юм уу? Дараа нь л болсон баг. Тэгээд тэр жил чинь 17 оны жил чинь бидэд нөгөө их уултар сунгахад ногоо морь амар хурдан байсан байхгүй юу? Их сайн байсан юм аа. Тэгэнгүүт нь улсад ер нь төрүүлчих байх гэж яригдчихсэн байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө цус чинь замаас гараа авчихдээ. Тэгээ бид нар чинь нөгөө жордонгоо мурдуулах уу яах уу гэж яагаад мурдуулсан чинь төрүүлчихдэг жил байхгүй юу? Тэгэнгүүт нь биш худаа ярьж 17 он ярьж штэ. Тийм. Тэгэнгүүт нөгөө чинь замаас гараа авцсан. Хурдан байж байгаа замаас гараа авцсан. Тэгэнгүүт нь ерөөсөө юу вэ? Усад төрүүлж яригдсан морд өдөр нь хааш явж байгаа. Тэрлүүний юу вэ гэд. Чи хөрмөрөө аваад хааш явах нь надад маахгүй. Би одоо хөрмөрөө тохоо ичлаа штэ. Энэ ногоо морийг л үзнэ гэд. Эцсийн үзнэ гэд. Тэгсэн чинь ерөнхийдөө өөрөн гараа бүгдээрээ явж байгаас ер нь ихийг нь өөрөн га явж байгаа сураг гарахгүй юу. Тэгэхээр н араас нь өөрөн га тавьдаг байхгүй юу. Ногоо морой тэнд яг үзнэ гэд. Тэгээд тэгсэн чинь чигтэг хоол явсан юм аа. Тэгээд хүмүүс рүү ороод зурхаар өгөө орхоо наахантай замаас далиад тэгээ харин ашгүй хол явсан тулдаа ам үзэнд орсон. Тэгвгүйсэн бол ойрхон явсан бол бүр мултрах байсан. Тэгээд ам үзсэн байхгүй. Тэгээд тэрний чинь нэг аригдвал нэг санаа марж байгаа байхгүй. Тэр сургалт багадаа л суусан сургалтын л алдаа юм шүү дээ. Тэр замаас гардаг бол ажил дотор юм уу? Халираад байгаа уяаны алдаа байхгүй юу? Уяаны засч болдгүй юм байна уу? Засч болохгүй. Хүмүүс янз бүрээр л үзээд байдیں۔ Тий. Хамартай ногт энэ төр хазаар хийгээд энд нэм үзүүртэй юм хийгээд би чи яаваа тэр ёстой хадуурдаг адуу нарийнхан морь хоёрыг л авмааргүй юм байлээ. Ер нь
би чинь хүн чинь зүгээр байж байгаад амжилт төрөхгүй шүү дээ. Тэгэл хадуурдаг морчин айгүй хэцүү. Нарийсдаг морчин бүр төвхтэй очих гээд байдаг. Тэгээ би ямар сайндаа бүр амьлгийн дэмдруулал гэж тариагаар навч удаг байсан. Уртлаагаар цэнд хийж байна. Юмэг ээждэггүй янз бүр болох юм бол шууд тарина гэдэг. За тэгээд одоо нөгөө хүрэн мөрний мялалгүй Жордан одоо хүмүүс сонирхчвал Жордан л гэж ярьдаг. Залуу зэрэг танаа туслал уяачтай өгсөн. Энэ хурдан мөр гарч ирсэн. Тэгээд төрийн наадмын төрөв бас их насны мороор хүрсэн. Та өөрөөр хэлбэл ер нь Монгол улсад 3 шатлалт одоо томоохон хуралдааны зохион байгуулагдаж байгаа. Нэг удаа зохион байгуулагдсан Гиннесийн уралдааны нэгс тооцвол шигшмэл хурдан морд их хурд уралдаан 3 жилийн давтамжтай жил болгон болдог төрийн наадам. За тэгээд бүсийн уралдаан. Бүсийн уралдаан дотроо зүүн бүсийн уралдаан бол бас арай илүү нөгөө чанар чансааны хувьд илүү өндөр болдог. Тийшээ зүүн бүс техмор төрүүлгэнэ гэдэг бол нэлээд бас чанга амаргүй даваа. Тэгэхээр энэ шатлалт 3 уралдаанд 3 лондон та их насны мөр төрүүлгэсэн. Бас энэ ховорхон амжилттай юм дахин одоо энийг бас ингээд хүн болгонд автаад авах бэрхэл байх л та. Тэгээ ийм уяач чинь. Тэгээ төрийн наадам төрүүлсэн Жордангийнхаа тухай. За тухайн үед яг төрүүлсний дараа та бүхэн нэг ярилцлага хийжсэн. Би тухайн үед ч танд хэлжсэн. Энэ олон жилийн төрөв морины эсэнс ярилцлага хотоо ийм яг ийм сэтгэл зүйтэй анх удаага ярилцж байна гэж. Тэгээ 18 оны бас төрийн наадмын талаар дурсамжаасаа болцооч. 18 он хурдан байсан юм аа. Тэгээд би чинь нөгөө дөрмөрөө болно гэж тооцоод гамбүрвтэй ярьдаг байхгүй юу? Гамбүрвт Жордан урдан байгаад өөр нэг хайхтай бүтэлтэй байхгүй гэсэн юм. Уусад аригчаар. Тэгэхээр гамбүрвтэй яриад гамбүрөө аригчаар юм юу вэ гэдгсэн чинь хөвсгөлийн нэг үрээ гэж хэвгүй юу? Чи бадараад байгаа чи юу бах. Яг тараа хөвсгөлөөс үрээ байд ингэдэгсэн чинь. Гөө өст амар явдаг үрээ байна хаа. Тэрийг авбал яасыг гэдэхгүй юу? Тэгэхээр нь үзэж хараачгүй тэр хөвсгөлийн дээр тавьдурыг авдаг байхгүй юу? Тэгсэн чинь тэр чинь хязаалаа тий? Эхний өдөр шүтлэн хязаалаа хоёр ч эхний өдөр болж байгаа шүү дээ. Тэгсэн чинь би чинь яг л нэг шударгаар авралдах юм релиз Монголын ялах юм бодоод нөгөөдгөө чинь худалдаж аваад бас тэр чинь чамгүй мөнгөөр худалдаж авсан юм аа. Тэгээд тэнгуүтэ худалдаж аваад нөгөөдгөө тавьсан чинь нөгөө чинь релиз үрээнд үдсэр долоочдөг байхгүй. Тэгэхээр нэг хүн байна дээр чи бодно шүү дээ тийм биз дээ. Бүгдээрээ ийм шудраг биш багт чи би нэг шудраг юм шиг царайлаж яваад байх. Мордуулъя гэдэг. Тэгээ хүүхдтэй хэлдэг байхгүй. За маа нэг жоохон битэй хүүхд өмдөг жижигээ гэдэг. За минийхөө өнгөлүүлж болохгүй шүү. Буй дотор захихгүй юу. Өнгөлүүлж болохгүй шүү. Тэгээд өөрөө мэдээд яв. Үзүр дээр нь тэгээд яана шүү. Нэг захиас өгдөг шүү дээ. Тэгсэн чинь зайлшгүй дээр яг уралдаж байгаа гараанаас гараал тэр чинь шууд 4-5 дараа очиод тэгэл нэг юм өөгч амтаа нуцлаад ангалцуулаад үзээд байдаг. Тэгсээр ягаад нэг юм өнгөлүүлэхгүй байсараа тэр доор очиж байгаа байхгүй. Тэгээд төрүүлгэсэн. Тэгээ сайхан юм байлээ. Тэгээд хамгийн гол нь нөгөө юу яад энд нэг сонирхуулж хэлэхэд нөгөө хавар нь хөрмөр хасагдаад юунд Дүнжин гарвд. Тэгсэн чи давгаахын мөр төрүүлчихдэг байхгүй юу? Тэгсэн чи давгаах чинь бас сайхан шүү дээ. Маань давгаах чинь. Давгаах над руу ярьдаг байхгүй юу? Шагаа би асуулаагүй шүү. Одоо энэ иймэрхүү юм болоод ингэчлээ. Чи ойлгоорой гэдэхгүй юу? Тэгэхээр би үгүй ахаа би наадах чи ойлгож байна. Хин асуусныг би ер нь мэдчихээн. Танд бол гомд санаад ах байхгүй. Та санаа зовхон байхгүй гэхгүй юу? Тэгсэн чи давгаахын ногоон мөр чинь зургаалцдаг үү? Тий хар морин зургаалсан. Тий зургаалцдаг байхгүй. Эвгүй мөлий. Тэгсэн чи давгаах дээр би очиж уучлалт гуугаад. За давгаах уучлаарай гэдгсэн чинь. Тэгээд бүгдээрээ л мордуулж байгаагаас хойш одоо би чамаас чи ямар хэрэг хийсэн биш тэгэл тэгжсэн. Мундаач алдсангийн лав очилт би бас хэлжсэн. Халзан морчин тэгэхэд гурвалдаг шүү дээ. Тэгжсэн. Тэгээ сайхан юм байлээ. Төрүүлэхэд бол би чинь олон жил хоцорсон хүн чинь төрүүлэхийн сайхан нэг одоо үгээр хэлэх аргагүй л тий. Тэр тусмаа төрийн наадмын төрөв. Тий, төрийн наадмын. Морь үйж байгаа 120 мянган уяач байна гэсэн баримжаа тоо гаргаад байгаа тий. Тэр хүн болгон дор бүрнээл энэ
их насны морь төрүүлэх юмсан гэсэн цээж өнгөний хүсэлтэй байдаг гэж үздэг. Тэр гоё л доо. Дараа жил нь Жордан чи их хурдад морцсон. Ер нь тэр улсын наадмаас хэд уралдсан юм бэ? Улсын наадамд дараа жил нь Эрдэнэт рүү явах уу гэд бойд түрүүнд гисэн гэдсэн шүү дээ. Эрдэнэт рүү би авчлтыг уралдахгүй гэд хайдсан. Тэгээд яах вэ нөгөө хурдан байгаа мордоо биеийнхээ мордыг хасуулдаг янз бүрийн юм болдог тий. Нэг тиймэрхүү шалтгаанаас болоод нэг уралдаж чадаагүй. Тэгээд яг хөө тэр нэг их хурдад нэг мордсон тэгээд тэр тэнд нэг жоохон гидсний асуудал болоогүй. Тэгээд яг хөө мордод адилхан л цусны адуунд уралдаад төрүүлсэн шүү дээ. Тэгээд мордсон бол ямар ч байсан нэг хоёр төрөө бол байх байсан бахаа л гэж боддгийг. Тэгээд би тэгээд нэг хоёр тийм жижиг сав тийм бооз. Цаана зогсон сав. Энэ одоо жижиг сав. Гүү. Зарим хүний хувьд одоо мөрөөдөл буюу бүр зарим хүний мөрөөдөлтөж багтахгүй амжилт шүү дээ. Яг энэ их насны энэ олон их насны мөр би яг нэвтрүүлэх хэлхийн өмнө хэлжсэн. Уяачид нэг хүнд энэ наснд нэг л их сайн морь зайд юм аа гэж. Гэтэл тань 5 6 гараа зайцсан. Тэгээд улсын наадам их хурд бүсийн уралдаанд төрүүлсэн юм шүү. Энэ бол дахин давтагдчихгүй хувь шиг шүү. Тийм ээ тий. Та бол ховорхон савтай хүн. Тэгтээ ер нь за яг мэдээж цол авахгүй. Тэр үед хичээлжсэн одоо ч та нэг давтаа хэлж байна. Гэхдээ Шарвын мөнгөн шагаа гэдэг хүн төрийн зарлагт наадмаас ер нь хитэн төрөө хитэн айраг авсан юм бэ. Өө би надад тоолж үзсэн шүү саяхан. За 12 байлаа. Төрөө нь хэд вэ? Төрөө 6 байлуу. 6 төрөө байлуу. Их насны морных нь 10 байлаа. Тэгэхээр одоо бид нар ингээд төрийн одоо байр нутгийн тухай хуулиар цолны болцол биелүүлэх юм бол цолон тодорхойлдог төрийн. Тэгэхээр таны наад амжилт бол Монгол улсын манлай байж цолны болцлыг дүүрэн биелүүлсэн. Яагаад дүүрэн биелүүлсэн гэж хэлж байгаа вэ гэхээр дээд нас гэдэг болцол заачдаг тийм ээ. Дээд нас 50% буюу түүнээс дээш байх. Та гэтэл түүнийг биелүүлсэн. Гэтэл ер нь энэ цол авахгүй гэдэг бодол ингээ өөрчлөгдөхгүй юу? Үгүй. Хэврээ. Уяа Шарвын мөнгөн шагааг л цоллуулах нь хангалттай. Тэгтээ би яг нэг олон газар ш нэг ярьдгүй юм л да. Яг ийм камер мамиргүй одоо нэг өөр хавийн таньдаг улсууд бол маазарч л байдгийг. Над шиг морин сэтгэл гаргадаг морин за дуртай гэж хэлчих болохгүй бах. Морийг сайн судалсан мэддэг гэж хэлчихэд хаашаа тий. Одоо тэгтээ зүгээр энэ юу шүү? Одоо нөгөө эздүүд хамаарах үг шүү. Тэрнээс ч уяач нарт хамаарах үггүй ш. Энэ дотроо би бол нэлийн дээгүүрт орно гэж өөрийгөө боддог. Би тодорхой хэмжээний бас эдрийг тэр морио уйлдаг хүмүүсийн хажууд би бол яг нэг аймгийн цол авчих хэмжээний би мөрөх юм бол болж чадах байх гэж боддгийг. Яг өөрөө. Гэхдээ нэг зүйл бодогддгоо. Морь их айхтар, морины энэ хил, морь амжилттай сайн давхих, морь айрагдад төрүүлэх багтам сайхан. Та өөрөө уйсан таны эргэн тойрныхан, галынхан бүх хүн. Дээрээс нь тэр наадмыг үзээд тэр олон хүн баяр төмнийг зингүүлж байгаа нь бол сайхан. Гэхдээ тэрийг даах гэж нэг юм ярьдаг. Нэг давах байх гэж ярьдаг тийм. Наадах чинь нөгөө нэг бичигдээгүй нэг юм байгаа шүү дээ. Даваах тэр нэг айгүй сайн ярьдаг тийм. Тэг давах байх юм шиг. Одоо тэр нэг хамгийн мундаг үг шүү дээ. Одоо нөгөө бороо орог байхад шууд угаа татдаг гэдэг тийм. Тэгээ ер нь бас яг үдцэн хүнд бол бас хүсэх юм биш шүү. Бас тэр янз бүрийн сонсогддог шүү дээ. Чи өөрөө мэдж байгаа шүү дээ. Тэгээ тэрнийг одоо дэлгэнгүй одоо ийм ярьж байгаа шүү дээ. Тийм яриад яхав. Гэтэ би тэрэнд одоо айгүй ач холбогддог гэдгийг. Зүг байх те. Тэр ер нь тэгээд би энэ талаар даваахтай айгүй сайн ярих гэж бодоод байгаа. Бид хоёр бас таарлдчихгүй байгаа дээ. Ер нь бол бас яг энийг даах гэдэг юм уу бас те энэ морины нэг хил ам буян шиг
даах гэдэг бас нэг том юм байдаг юм байна даа л гэж бодож. Тийм би болохтой наадах шиг ингэж боддог байхгүй юу. За одоо жишээ нь улсын наадамд хичнээн үеж ирж байна. Одоо хэдэн мянган үеж ирж байгаа шүү дээ. Тэр болгон нэг юмд л зорж байгаа. Нэг юмд л ингээд одоо ингээд хүссэн биш үү одоо за тэрнийг л авах юмсан гэд бүгдээрээ бодсон байхад тэрнийг тэр одоо нэг л хүн авах хэрэгтэй шүү дээ. Тэр хүн аваа явчихлаар л тэнд төвлөрсөн хамаг муу муухай сайхан хамаг юм гээд тэр хүн аваа явчих чинь л гэж ойлгодог байхгүй би. Таар нам засал хэр гэдэг хэр шүтлэгтэй вэ та? Одоо сүүлийн үед амар болсон. Гичнээс лам багштай болчих. Одоо ер нь шаргын мөнгөн шагаа гэдэг хүн ямар хурдан хурцсан хөдлөг мөрцтэй байна вэ? Ардын хувьсгалын түүхт 101 жилийн үед ер нь хичнээн морь үсэж хурдлуулсан байна. Одоо яг нэг юу яасан л та. Нэг тодорхой хэмжээгээр өөрийнхөө хэмжээнд үржил хийж байгаа л да. Тэгээд одоо хүнээс юм авах хэцүү болчихлоо тий. Би ч юм бол одоо яг нуулаг үлгээд байгаа ч юм бол хурдан багыг нь худалдаж аваад уралчлаа л гэж боддог байсан гэсэн чинь ямар ч чадaltaй хүн бас гүйцэхэргүй болдго юм байна. Тэгэхээр сүүлийн хэдэн жил бол бас өөрөө хил амд орооцолдоод янз бүр болоод нодлон энэ жил хоёр бол ерөөсөө нэг хөөдтэй анхаарал тавьсангүй. Нодлон уралдчих уу гэхэлэр болио гэд болилдсон. Нодлон л нэг уралдчих байсан юм билээ. Тэгээ энэ жил бол яг хөө тэгээд нэг уралдсан тэгээд нэг даах хязаалаа хоёртой байсан. Тэгээд нэг ахт бүтэлтэй юм болоогүй. Тэгээ яг хөө одоо яг өөртөө бодож байгаа бодол гэхэлэр их мөрөө болоод азаргаар л уралд хэлсэн тийм бодолтой. Их мөрч төвөгдөн шүү дээ. Хэцүү. Тэгээ би нэг тий сайхан л да. Сайхан гэхдээ тэр чинь хэцүү юм чинь хэцүү үеж сайхан болно шүү дээ. Тэгээд би Монгол хэрийн Сүхбаахтай нэг буалаа суужсэн чинь Сүхбаахт өвөн загсан гэдэг багхгүй юу? Танд юу загсан бэ гэсэн чинь. За миний хөө одоо чи одоо монд их дуртай надаас хойш нормал гал явах. Миний хөө их насны морь битгий уралдаараа гэж загсан гэсэн. Тэр чи одоо хөрөнгөтэй бэлтэн үнэ хийж шүү дээ. Одоо нэг хазгааг шиг л тэр чинь яг хатуухандаа хэлэхэд яг хатуу үннийг хэлэхэд сая дөрвөл болно шүү дээ. Зүг. Нөгөөх засаад адуун болохоор байж л биш үү? Үр төлөө өгөөд ингээ байж байна. Тэгэхээр тэрнийг одоо маш хожим ухаарж байгаа байхгүй юу? Тий. Тэгтэл дээд насаар ахаад уралдах юм байна. Тий. Дээд насаар л уралдана. Азар соёлгоор л уралдана. Та Төв аймгийн Дэлгэр хаан сумын угуул гэж зарлагддаг. Гэтэл та ярилцлага ихэнд бол Арангаан аймгийн хүн болоод тавьж. Дэлгэр хаан Төв аймгийн Дэлгэр хаан бол аавын нутг уу? Аавын нутаг. Та аавыгаа тодтогож ирээд ятсан болохоор би ер нь аавынхаа нутгаар угалдаг юм байна. Тий. Аавынхаа нарыг ер нь нэлээд гаргая гэж бас зорддог юм байна гэж. Гэхдээ тэр манай аав ч бүр ийм нэртэй хүүхэд байсан гэж байгаа. Даагны бор гэдэг нэртэй хүүхэд. Тэгээд нэг олон хүн чинь хүүхэдтэй айл байхгүй юу. Тэгээд мэдээж тэр нэг 50 60 оны үед чинь амьдрал ямар байлээ те. Тэгээд тэр нэгдлийн дааг сургаж өгөөд мөнгө авдаг. Одоо хоол бол олж идж байгаа л ухаан арга байна шүү дээ. Тэгээд тэр Төв аймгийн Дэлгэр хааных нь болох даагны бор гэдэг нэртэй тийм дааг сургаж өгöd тийм хүн байсан байхгүй. Одоо байхгүй л дээ тэгээд. Таны одоо энэ морь ойрогдод төрүүлээд энэ нэр усыг гаргахыг аавтай нь харсан уу? Харж чадаагүй. Их хурдан энэ жил 16 хоног өнгөрсөн. Гэхдээ яг та урд нь говийн бүст их морь төрүүлгээд айрагдулсан байсан. Хангаан бүст шүлгээр айрагдулсан байсан юм тийм ээ. Бас энэ уяачдын хувьд одоо энэ ингээд моринд бол шимтээд байгааг юм нутаг ус аав ээжийнхаа нарыг өндөр дөрвөн одоо нөгөө сайн сайхан явж аав ээжийнхаа ачиг хариулна гэдэг бас тэр одоо үүрэг хариуцлага гэдэг юм ухамсарлал бас давхар яваад ах шиг санагддаг. Тэгээ юмч уулын морд урттай бөгөнтэй гэдэг шиг бас нэг төрхөн зур хурдхан шиг нэр тахарч гэдэг юм уу тиймэрхүү улсууд бас байх шиг байна тий. Бас таны бодлоор таны сая ярьдаг шиг тийм хүмүүс бас байх шиг байна. Бас нөгөө нэг хэсэг нь болохоор бүр багада хурдан мөр өсөө мунаад өссөн хүүхдүүд гээд нэг 2-3 янз авах шиг байна. Тэгэхээр бүгдийг бас тэгж хам суулж ойлгох бас учиртай. Аанаас нь аргамаар л юм байна.
За тэгээд энэ удаагийнхаа нэвтрүүлгийг, энэ удаагийнхаа ярилцлагыг энэ хүрээд жаргаж бид За, ярилцлага хүлээж авч сайхан ярилцсанд баярлалаа. За баярлалаа. Тантай ярилцах таатай сайхан байлаа. Хурдан их нэсний мордоор амьсгаллаа. Үндэсний өв соёлоо дээдлэгч Малчин телевиз, үндэсний өв соёлоо дээдлэгч Эдэж компанитай хамтран хүргэдэг Эрдэмт байж Дэрэмгийн хөлгүүд сурлын ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрлээ. Манай энэ удаагийн Зочин Төв аймгийн Бэлгэр хаан сумын угуул Агтэрдэн хүлэг галын гишүүн Шарвын мөнгөн шагаа уяж байла. Их насны мордоор оттой сайхан наадагч Алдарт байж. За би таныг үл ер нь цолчих гээд байна тийм ээ. Их насны мордоор одоо оттой сайхан наадагч уяж ярилцлага үзэгч та бүхэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Бидний ярилцлаганд анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Үндэсний өв соёлыг дээдлэгч Дэдиш